Тэгэхээр 5 жилийн түүхтэй 5 жилийн хугацаанд бишгүй л олон ажлуудыг хийсэн байх. Ямар ч одоо тэр ном үг хэллэгийг яг одоо ингээд монголоор нь гарах юмсан гэж аягүй хичээдэг. Өдрийн мэнд хүргэе сонсогчдоо, үзэгчдээ. Яг одоо Хөх Цэнгэр радиогийн Хөх Цэнгэр подкастын бас нэгэн хэсэг эхлэж байна. За энэ өдөр бид бас нэг онцлог зочинтой ярилцах гэж байна. Яг одоо студид хөтлөгч редактор Туул ажиллаж байна. Ингээд өнөөдрийнхөө зочныг танилцуулаад яриагаа эхлүүлье. За сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Өдрийн мэнд. За ингээ өнөөдөр манай зочноор студид ирсэн зочин маань Эрдэмт Publishing-гийн үүсгэн байгуулагч Саруул гэж бүсгүй ирсэн байна. Тэгэхээр Саруултай би өнөөдөр маш гоё тийм дэлгэрэнгүй гоё ярилцлагыг өрнүүлэх байх гэж бодож байна. Тэгээ бид Саруултай эхлээд өөрийнх нь талаар ярилцъя гэж бодож байна. Ямар бүсгүй манай студид ирсэн бол, юу хийдэг эмэгтэй ирсэн бол гэд асуух зүйл ихтэй. За юуны өмнө намайг нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд баярлалаа. За намайг Саруул гэдэг. Би боловсрол судлаач. Боловсролын чиглэлээр ер нь ялангуяа боловсролын чанарын чиглэлээр сүүлийн 5 жил ажилласан. Ер нь бол боловсролын дундаа дээд боловсрол сонирхолтой. Тэгээд магадлал итгэмжлэх үндэсний зөвлөлд 5 жил гадаад харилцаа судалгаа хөгжлийн ахлах мэргэжлээр ажилласан. Ер нь бол нөгөө боловсролч нь айгу том тий одоо боловсрал гэхээр юу л ороод тий тэр дундаа л дээд боловсролч нөгөө ихтэй сургууль ялангуяа шууд ихтэй сургуулийг төгссөн хүмүүс чинь хөдөлмөрийн зах зээл дээр гардаг ажил олгогчтой холбогддог. Тэгэхээр миний хувьд болохоор ер нь ихтэй сургуулийн хөтөлбөр тэр дундаа яг оюутнууд хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдэх тэгээд нөгөө сургуулийн хөтөлбөр өөрөө нөгөө мэдлэг ур чадвар зорилго байгаа шүү дээ. Тийм мэргэжлийг бэлтгэн. Тэр нь өөрөө хөдөлмөрийн зах зээлтэй яаж нийлж гин. Өөрөөр хэлбэл нөгөө нэг ажил олгогчид чинь одоо төгсөгчд хангалтгүй байна гээл тий. Ихтэй сургууль нь болохоор одоо 10 жилээсээ одоо сул хүүхдүүд ирлээ гээл ингээл яадаг. Тэгэхээр ер нь бол энэ нөгөө хөтөлбөр яг энэ шаардлагатай хөдөлмөрийн зах зээлд байгаа шаардлагатай тэр ур чадвар мэдлэгийг зөвхөн сургуулийн багш гэхгүй маш олон талт хүмүүс тэр хөтөлбөрийг зохион бүтээж оролцох хэрэгтэй. Одоо тухайлбал ажил олгогчид, компани хүмүүс те. Тэгэл хөтөлмөрийн зах зээлд ажиллаж байгаа хүмүүс тэр салбарын дуу хоолой тэгээд багш нар ингээд бүх хүмүүс оролцож иж энэ өөрөө яг тийм холистик сайн хөтөлбөр болж хөдөлмөрийн зах зээлд нийцсэн. Тэгээд хөтөлбөр гэдэг бол одоо байнгын тасралтгүй бас сайжирч явах хэрэгтэй юм байгаа. Тэгээд ер нь л энэ чиглэлээр ажилладаг боловсрол судлаач. Тэгээ 2 хүүхдийн ээж юм хүн байна. Саруул маань өөрийнх нь мэргэжил бол боловсрол судлаач юм байна тий. За тэгээд боловсрол судлаач бүсгүй маань өөрийн гэсэн Эрдэмт Publishing гэж энэ publishing-ыг үүсгэн байгуулад нэгээд үйл ажиллагаа явуулж байгаа гэж байна. Хизээ нэгдсэн юм бол 5 жилийн ойн болж байна. Тэгээ 2020 онд байгуулагдсан. Яг өмнө нь болохоор бид нар 2015 онд би Эрдэмт гэх төрийн бас байгууллага зүгээр юм залуучуудын клуб байсан. Манай одоо найзууд болон би ингээд бид нэр хамт үүсгэн байгуулсан. Тэгээд яг нөгөө айгүй болон гадаад төгсөж ирсэн залуучууд байсан учраас хэдүүлээ ер нь Монголдо энэ ихтэй сургуулийн оюутнуудыг хөгжүүлээ тий. Одоо тухайн үед бол одоо л сарцсангаа айгүй сайн сургуулиуд ихтэй сургуулиуд гоё карьер центертэй, гоё олчлоо ажил олгогчтой шууд одоо уулздаг ажил олгогчид гэсэн ихтэй сургуулиудад очиж ивент өдрлөг хийдэг болсон. Өмнө нь бол одоо тийм байгаагүй. Тэгээд тэр үед болохоор бид нар ер нь энэ оюутнуудыг хөгжүүлэх хөтөлбөр клуб айгүй бага байд юм байна. Хэдүүлээ ер нь энэ чиглэлээр одоо гадаадд сурсан Синга, Америкт сурсан залуучууд нийлээд ер нь тэр орны сайн гоё туршлагуудыг хэрэгжүүлээд ингээ клуб байгуулъя гэж шийдсэн. Тийм тэгээд бидний хамгийн ихний хийсэн ажил бол нөгөө TEDx Улаанбаатар 2015-ыг бид нар юун зохион байгуулжсэн их тэнгэрт 1000 хүнтэйгээр. Тэгээд ингээд тэрэн дээр сайн дурын хүүхдүүд аваад ажиллаа. Тэгээд тэндээс ер нь бид нар айгүй дотн ийм клуб те одоо нэгдэл гараа. Тэгээд ер нь энэ клубээ үргэлжлүүлээд явъя гэх. Тэгээд та сонсч ирсэн үгүй юу? Өглөөний уулзалт гэж болдог байсан. Сонсч байсан. Уулзалтыг манай клуб одоо 5 жил хийсэн. Ковидоос хойш хийгээгүй. 5 жил тасралтгүй игээд 3000 хүнтэй. За тэгээл одоо олонний танил ирэх хүмүүс оролцоод өглөө бид нар чинь 6-ад ингээл хотынхоо төвцөгт цуглараал. Тэгээ өглөөний цагаан уунгаа одоо ингээд ямар нэгэн бизнесийн салбар, улс төр, тэгээ янз бүрийн ингээл одоо стартап, тэгээ entrepreneurship гэл одоо ингээл бүхэл салбарын хүмүүс цуглаал. Тэгээл уулзаад залуучуудын тийм
клуб одоо ковидоос хойш бол хийгээгүй. Тэгээд яг ингээд ер нь хэрэгжүүлсэн. Тэгээд миний хувьд болохоор сүүлийн яг 2 жил болохоор Америкийн нэгдсэн улсад яг энэ боловсрол тэр дундаа нөгөө хөгжил боловсрол гэсэн ийм салбар дууны мэргэжлэр магистр хамгаалаад ирсэн. Тэгээд ирээд юу н хагас жил болж байна. Тэгээд энэ яг клубн дээр одоо гарсан одоо анхны компани бол яг манай Эрдэнэ Publishing. Энэ клубын одоо нэг гишүүн бит хоёр бол хамтраад ер нь ингээд Монгол нөгөө номын одоо зах зээлийн ном гэдэг бол маш сонирхолтой, ялангуяа чанартай ном цөөн гардыг юм байна. Ер нь энэ номд одоо дуртай 2 хүн нэгдэж хийсэн гэх юм уу та. Тэгээд одоо 2020 онд байгуулагдаад одоо өнөөдөр 5 сард одоо сарын дараа манай 5 жилийн болох чинь. Тэгээд ер нь бол ийм төвхтэй. Зөв. Тэгэхээр 5 жилийн түүхтэй 5 жилийн хугацаанд бишгүүл олон ажлуудыг хийсэн байх тий. Одоо яг Эрдэмт Publishing-д хичнээн хүмүүс ажилладаг бай. Манайх ч бол бас жижигхэн редакц. Ер нь бол яг бүтэн цагийн гэх юм бол яг 3 хүн ажилладаг. Бусд нь бол одоо хагас цагаар ажилладаг хүмүүсэд тухайлбал одоо зарим редактор нар маань цагаар, орчуулагч нар марч гэсэн ер нь part time буюу цагийн ажилтан тухайн үед нь тухайлбал Японы хэлнээс ном орчуулах уу, англи хэлнээс гэдгээс шалтгаалаад явдаг гэх юм уу та. Тэгээ ер нь бол нийтдээ бид нар чинь нэг 10 орчим хүн яг цуглаж шинэ жилээ хийдэг. Тэгэл одоо ном гэдэг чинь харахад ингээл нэг юм хатад өрөлж юм харагдаж боловч тийш ингээд маш олон хүний одоо хүч хөдөлгөөнлөөр би олдог. Тухайлбал одоо эхлээл гадаад харилцаа тэгээ миний бие тухайлбал яг тэр номыг судлаад номынхаа эрхийг авна тэр компаниас тийм American Penguin Publishing, HarperCollins одоо ямар байдیں۔ За номын эрхээ авсны дараа гэрээгээ хийн, гэрээгээ хийсний дараа орчуулагчаа бид нэр тэр номыг чинь бас ойлгодог, тэр чиглэлийн үнээр бас орчуулгыг эрхэмлдэг. Ер нь манай компани бол ямар ч одоо тэр ном үг хэллэгийг яг одоо ингээд монголоор нь гарах юмсан гэж аягүй хичээдэг. Тухайлбал одоо зарим номын нэрийг одоо орчуулж болохгүй гэж яг тэр англи нэрээр нь гаргацсан одоо аягүй их тийм номнод гардаг гэсэн. Бид нар бол аль болох монголоороо буулгаж тэр нэр томьёо хэрвээ монгол байхгүй бол монгол үг оноож тий өгсөн тэрийг эрхэмлдэг. Тэгээ яг ер нь бол ингээд номын процесс. За ингээд орчуулсны дараа эхлээд техникийн редактор явна үгсхийг нь. Тэрний дараа техникийн редактор яваад тэгээд орчуулгын редактор шаардлагатай бол бас явна ажиллана. За тэгээд дараа нь яг жинхэнэ одоо нөгөө хэл уран сайхан талаас нь бол монгол хэлний редактор яваад за ингээл одоо энэ процесс явсны дараа хавтас те энэ чинь одоо яг хавцыг нөгөө гадаадынх нь хавцыг хийх гэж нөө эсвэл өөртөө эндээ хавцаа хийх үү тэгэхээр чин дизайнер хэрэгтэй үг үсэг фонт те тэгэхэд хөвлийн компанид очиж гаргана гэд тэгэхээр ингээд нөгөө айгүй олон хүний хүч хөдөлмөрөөр бүрддэг. Тэгээ ном гэдэг бол зөвхөн орчуулагч ч юм уу биш редактор гэж айгүй чухал үүрэг байна. Тэр номыг сонгож байгаа хүмүүс байна. Тэг мэдээс дизайн бас айгүй чухал. Ер нь бол гаднах үзэмж тэр номыг хүн очиж сонирхох хэсэг чинь бас хавтас дизайнтай айгүй холбоотой. Тэгэхээр ер нь бол ингээд тийм. Гэхдээ одоо энэ бол нэг тийм бүтэн цагаар олуулан ажиллахаас илүү бид нар бол яг ингээ part time-аар ажилладаг хүмүүстэй ном тохирсон орчуулагчдыг бас илүү тухайлбал санхүүгийн номыг бол илүү санхүүгийн хүн орчуулах нь уусаа зөв гэх мэтчлээ. Тэгээ ер нь бол ийм бүтцтэй ажилладаг. Зөв. Тэгээ өөрөө чи ярианаас сонсоход ер нь бол орчуулга гэдэг их чухал. Улс болгон өөрийн хэлтэй хэлээс гадна соёлтой. Тэгээ бидний соёл сэтгэхүй таарсан орчуулгыг оруулж ирж иж Монгол гэсэн сэтгэхүй тааруулж орчуулж иж бид монголчууд ойлгоно. Түүнээс Америк сэтгэхүйгээр те Америкийн соёлыг наашаага зөвхөн одоо үг үсгийг ингээд орчуулад буулгаад ирэхлээр тэрийг бас бид нэр ойлгохгүй. Жишээ нь ингэдэг штэ. Америкууд одоо ийм юм дээр л инээгээд ах юм. Энэ одоо тийм л инээдтэй байгаа бах та гэх. Гэтэл тэр хүний сэтгэхүй Америкуудын сэтгэхүй өөр учраас одоо юу гэдэг те тийм нийгэмд нь өөр, манай нийгэм өөр учраас тэрэндээ инээгээд байдаг. Гэтэл Монгол сэтгэхүй ч өөр. Тийм учраас орчуулга дээр энэ сэтгэхүй бүх зүйлийг одоо буулгаж иж эцсийн бүлэгт томоохон хэмжээний орчуулга болж иж монголчууд тэрийг нь ойлгоно гэд ингээд яригадаад идэг штэ тий. Тийм юм бас би сая бодоод сууж илаа л да.
За тэгээ Эрдэмтэд Publishing бол нэлээд олон хүмүүсийн хүч хөдөлмөрөөр олон уран бүтээлүүдийг одоо бүтээл шүү дээ тий энэ бүтээлүүдийг гаргадаг. Тэгэнгүүт одоо үзэгч сонсогчд маань гайхна бүтээл гэж юу яриад байгаа юм бол за юу юм бол гэж бодож иж магадгүй. Тэгэхээр та бүхний гаргасан бүтээлүүдтэй танилцъя одоо тий. Мэдээж энэ бол ном байгаа бах тий. Ямар номнууд эхнээс нь эхлээд гаргав одоо хичнээн ном гаргасан байна уу? Одоо манайх нийцээд 5 жилийн хугацаанд 47 ном гаргасан байна. Тэгэхээр нэг жилд ойролцоогоор 10 ном гаргасан юм уу. Тэгээ манай хамгийн анхны номыг би өөрөө орчуулж гаргаж ирсэн. 2015 онд Жак Магийн бүтээс Али Баба гэж Жак Магийн номыг анх Навтар түүхийг орчуулж ирсэн. Тэгэд яагаад тэрийг орчуулсан гэхээр тухайн үед яг нөгөө Жак Магийн тийм мим одоо юм хэлсэн үгнүүд айгүй сошиал орчинд явдаг гэсэн шүү дээ тий. Одоо 30 хүртлээ баяжаагүй бол яасан. Тэгэд ер нь энэ хүн яг хийм болоо яагаад ингэ тренд болоод таам болоо гэх. Тэгээд би яг англиэр номыг уншаад сургуулийнхаа номын санд ороод яг шинэ ном ирсэн. Тэгээд уншаад надад таалагдаад тэгээ яг тэр номын эрхийг аваад орчуулж исэн чи Жак Ма Монголд ирсэн. Айгу хацтай. Тэгээд яг эрэхтэн би ингээд таны номыг орчуулж байгаа. Гэхдээ тэр бол өөрийнх нь бичсэн ном биш үү? Уулцсан. Тэгээ яг ингээд өөртөө юу гэх нөгөө лекц тавьсан шүү дээ асемд. Тэгт нь бол очсон. Би тэр нэг тийм ивент болсон. Тэгээ тэрэнд нь очоод би номыг орчуулж амаа гэд. Тэгээд яг хөө ер нь бол юу юм бэлээ. Тэр нөгөө Жак Магийн компанид зөвлөх хийж исэн хүний бичсэн ном. Ер нь гадаад хүн. Тэгээд яг нөгөө өөрийг нь хөндлөнгөөс харж бичсэн. Тэгээд өөрөө нөгөө тухайн үед Alibaba компани нөгөө жижигхэн жоохон байх үед ороод тэгээд хувьцаагаа амар хямдхан одоо санал болгож хат наваагүй. Тэгээд тэр компани гинт одоо ингээд айгу том болоод тий том орсон тийм төвхтэй. Тэгээд яг анхны ном бол Жак Магийн бүтээс Alibaba. Үнэхээр тухайн үед бол сайн бестселлер болсон. Үнэхээр одоо манай publishing-ийн анх гарч ирсэн ном нь бол тэр. Тэгээд бид нэр ер нь тэрнээс хойш хүүхний хөгжлийн номнууд руу нэлээд ороод тэгээд бас нэг онцлох ном гэвэл би энэ дижитал минимализм гэдэг номыг бас онцлмаар байгаа. Энэ болохоор ямар ном бэ гэхээр ер нь нөгөө хүн би ч одоо ингээд нөгөө номоо захиралтайгаа хамт сонгодог. Ер нь бол ямар чиглэл, ямар ном гарах вэ гэдэг. Тэгээд тэрэн дээр болохоор энэ номыг яагаад сонгосон гэхээр дижитал минимализм гэхэр хүмүүс бас ингээд ойлгож байгаа. Бид нар ч одоо ингээд нөгөө дэлгэцийн хэрэглээ маш их болцсон тийм. Хашаал харнууд дэлгэц. За утас, iPad, компьютер, зурагт гээл. Тэгээд энэ утасны хүүхдүүдийн ер нь утасны хэрэглээ их болоод миний ч гэсэн ер нь хэрэглээ айгүй их болоод тэгээ ер нь за энэ чинь нэг л мэтгэд одоо би тухайлбал яг өөр дээрээ би ингээд нөгөө йогт явмаар санагдсан мөртлөө надад ерөөс цаг гарахгүй ерөөсөө явах цаавгүй тэгсэн мөртлөө яг утас чинь нөгөө нэг ухаалаг утас чинь харагдуулдаг штэ өдөрт хэдэн цаг утас авахсан байна тий тэгсэн чинь ингээд 4-5 цаг хугацаа тэгсэн мөртлөө нөгөө йогт явах цаав бол гарахгүй шин бол өгнөл 40 минут л тий нэг цагийн асуул. Тэгээд за ер нь энэ утасны хэрэглээ айгүйх байгаа юм байна. Тэгээд зарим бас ингээд миний одоо дуртай хүмүүс те ер нь юм сошиал медиа хэрэглэдэггүй юм хүмүүс байдаг. Тэгээд ер нь энийг судлаа гэдэг. Тэгээд энэ чиглэлээр гарсан хамгийн топ ном нь юу юм гэсэн чинь дижитал минимализм гэдэг Америк профессорын ном байсан. Тэгээд энэ профессор болохоор өөрөө ер нь яг юм төвлөрлийг айгүй судалдаг. Одоо өөрөөр хэлбэл бид нар чинь ингээд төвлөрөөл жоох юм хийж л утасны гэрэл аслаа шууд тэрлэн анхаарал ингээд сарниал тэгэл утсаа ингээл аваал уг нь ингээл ээж рүүгээ залгая гэж бодож исэн чинь утсаа онгоолгол нөгөө мэдэгдэл notification ирсэн тэр лөө орсоргаад тэгэл утсаа төгжиж ээж рүү яар те энэ одоо хүн болгоно л тохиолдов. Тэр өөрөөр хэлбэл бид нар яаж энэ утас яагаад бидний маш олон чөлөө цагийг ингээд хийд юм үрээд даа те бид нар ингээд донтоод нь штэ ер нь бол одоо бид нар чи юу гэдэг ингээл тамхи юм уу арих хар тамхи ч юм уу донтолт гэхээр нэг тийм амар хүн төсөөлөл те гэрээсээ юм хулгаалаад ингээл донтсон ер нь бол хамгийн том орчин үеийн донтолт бол энэ дэлгэцийн донтолт штэ ер нь яг тийм болоод байна. Тэг хүн болгоно л одоо тэгэхээр одоо яг энийг толд одоо би өөрт тулгарсан бас асуудлаа шийдэ гэж бодоод. Тэгээ би ер нь ч бас өөрийгөө гайгүй л гэж бодсон юм шиг. Тэгээд энэ болохоор 1000 хүн дээр хийсэн судалгаа юм. Ер нь яг энэ дэлгэцийн хэрэглээ яагаад аа. Тэгээ баш их ингээ нөө мэдэгдэл ирээд тэгэл тэр болгоныг бид нар хардаг. Яг үндэ хэрэгтэй юм байдгүй. Уцаа орхиол явцсан яана гэж бодож яг үндэ эргээл ирэхэд нэг дудлан ирээгүй л гэдэг те. Бид нар ийм л одоо энэ утсанд донтсон. Тэгэхээр ер нь бол миний хувьд энэ номыг уншаад ер нь гэр бүлээр их хэрэгжүүлэх айгүй олон сайн дүрмүүдийг авсан. Одоо жишээ нь унтлагын өрөөнд утас цэнэглэхгүй тий. Уцаа цэнэглэх юм бол хүний унтах цаг 1 цагаар хойшлно. Ер нь бол уцаа цэнэглээд дээ штэ. Унтлагын өрөөнд уцаа авч явахгүй.
Тэ тэгвэл одоо гэр бүл одоо илүү аз жаргалтай байна. За тэгээд яг утас оролддог өдөр гэж одоо тухайлбал одоо тоглоомын өдөр те яг дэлгэц зурагт үзэх өдөр ах сайн буцаа сайн одоо нөгөө чихэр идэх өдөр гэдэгтэй адилхан те. Яг ингэж ер нь тогтоож хинжээ хязгаарыг нь одоо харуулж явах хэрэгтэй. Тухайлбал одоо утсан дээрээ зөвхөн одоо мессенжер устгацсан тий элдв юм байхгүй байдаг ч юм уу. Тэгээ яг энэ олон аппликейшнүүдээ бас уцаасаа устгах юм бэлээ. Тэгээд ер нь бол ингээд ямар нэгэн чухал юмны өмнө одоо би амар их ажилтай одоо тухайлбал нэг төсөл бичиж байгаа эсвэл амар ажлын сүүлийн чухал үе эсвэл нэг шалгалтанд бэлдэж байгаа л яг би өөрөө юм мацаг барьдаг мацаг гэж ярьдаг ном дээр дижитал юм мацаг барих хэвээр дижиталаас өөрийгөө тэгээ нөгөө хоолоор ш дэлгэцээр тэгэхээр энэ нөгөө 30 хоног барьдیں۔ Бүх хэрэггүй аппликейшнуудаа устгаад шаардлагатай бол компьютероос л орно. Тий. Тэгээд яг тэр мацгийг барьсан хүмүүс эхлээд яадаг хийх юм болтдгүй нэ бүр өөддөг. Тэгээ бүр ингээ утас дээр хийх юм болтохгүй бүх аппликейшн устгацсан болохоор зүгээр цаг агаар л угаа орсноо дэлхий цаг агарыг хардаг гэж. Тэг гих мэтлээ. Тэгээд ер нь бол ингээд нөгөө хийх амар цагтаа болоод ирэхээр ном унших яг ажлуудаа амжуулах зүйлсүүд ингээд хийж эхэлдэг. Тэгэхээр ер нь бол яг орчин үед бид нар чинь дижитал үндэстэн болно гэж ярьж байна. Гэхдээ нөгөө талаар энэ өөрөө хязгааргүй хэрэглээг бид нэр яг хязгаартай яг зөв зохист хэмжээнд хэрэглэх нь хамгийн чухал. Одоо эцэг эхчүүд бүгд л үгэлдэг ш. Хараа ч муудлаа уцаа бол яг үүндээ хараанаас илүү маш олон өөр юмнууд нөлөөлж идэг. Тухайлбал одоо өсвөр насных нөгөө өөрийгөө бусдад харьцуулах те хин ч одоо Instagram, social media дээр аз жаргалтай л байгаа цаг бүчээ хуваалцдаг ер нь хүмүүс те. Гэтэл тэрний цаана маш олон нус нөлмөөстэй хэцүү цаг үе байгаа. Ер нь бол одоо айгүй олон social media дээр ч гэсэн тийж штэ дандаа л юм гоё ганган клип шиг те байж бошгүй баян тансаг ийм амьдралыг сурталчлаад байгаа инфлюенсерүүдийг бас яг ингээ байгаагаараа нормал те ер нь зовх чинь нормал мөнгөгүй байх чинь нормал автобусанд суух чинь нормал энэ бүхнийг ингээ зүгээр хэвийн зүйл гэдэг ойлгуулдаг ийм инфлюенсерүүдийг бас дэмжихтэй тэр маш олон зүйлийг ойлгуулсан би одоо энэ номыг өөрөө сонгож орчуулсан үед айгүй олон эцэг эхчүүд гэр бүл хүүхдүүд заавал унсан байх ёстой ном гэж боддог тэгээд айгүй олон хүн ч гэсэн энийг ойлгож эртхэн энийг ингээд мэдээд авах нь айгүй олон цаг заав хэрэггүй зүйлнээс чинь таныг бас салгаж чадах байх гэж бодож байгаа. Тэгэхээр бид бол одоо яг дижитал минимализм гэдэг номыг яриад байгаа шүү дээ тий. Энэ номонд тэгэхээр ерөөсөө дэлгэцийн хамаарал тэр дэлгэцийн одоо түрүү хэлсэн шүү мацаг гэдэг байгаа тий. Мацаг тэгээд ер нь энэ дэлгэцийг яаж өөрийнхөө амьдралд зөв зохистой хэрэгжүүлж хэрэглэж явах вэ гэдэг талаар бичсэн ном юм байна шүү дээ тий. За унших хүрээ нь хамрах хүрээ нь ямар ч насныхаа хамаагүй юу? Хамаагүй. Гэр бүлээрээ уншаад хэрэгжүүлж болох. Ер нь бол зөвлөгөө болохоор ном байх нь шүү дээ тий. Сонирхолтой. Одоо тухайлбал нөгөө ер нь зөвлөгөө болохоор ном тэгээд айгүй олон юм хүмүүсийн кейс жишээнүүдийг ярьдаг. Тэгээд тэр нь бас сонирхолтой. Ажлаа амжуулж чадахгүй байгаа гэсэн хүмүүс яаж ажилдаа цаг гаргасан. Тэгээд хүүхдүүдийн хувьд тэгээд нөгөө нэг сэтгэл готрлын талаар бас айгүй цохис зүйл гоё сонирхолтой зүйлсүүдийг одоо дурддаг. Одоо тухайлбал одоо энэ интернет энэ компаниуд одоо Facebook, Instagram бид нар үнгүй хэрэгэлдэг тий. Ер нь бол үнгүй хэрэглэнэ гэдэг чинь бидний цаг хугацааг авдаг. Тэр компаниуд яавал ашигтай ажиллаж байгаа гэхээр маш олон хэрэглэгчтэй тэр хэрэглэгчид байнга л тэр одоо аппликейшнийг хэрэглээл сурталчилгаагаа хийвэл тэр компани ашигтай ажиллана. Тэгэхээр одоо тэр интернет компаниуд ч гэсэн сэтгэл судлаачдыг ажилуулж одоо тэр чи IT-ийн компани ч гэсэн тэгээд улам хүмүүсийг юм донтуулах юм хийдэг гэсэн тэр үнцгийг гаргаж ирсэн бас маш шинэлэг айгүй сонирхолтой. Тухайлбал одоо тэр нөгөө сэтгэл судлалын юуг ярьдаг л да. Нөгөө тагтаад ингээд нөгөө туршилт хийгээд сэтгэл судлал дээр тэнгуут ингээд нөгөө тонших болгонд нь нэг юм коноприйг тонших болгонд нь ингээд будаа гарч ирдэг байсан. Ингээл тонших болгонд нь нэг будаа гарч ирэхэд тагтаа ерөөс тоншихгүй сонирхолгүй байгаа байхгүй юу? Угаасаа тоншихоор будаа. Нөгөө тонших болгонд нэг будаа гарч ирээл нэг гарахгүй ингээд янз бүр ахаар хүн ингээд бүр ингээд тасралтгүй тоньсон. Тэгээд өөрөөр хэлбэл тэрийг одоо зохиолч юу гэж хэлж байгаа гэхээр
Facebook, Instagram бол яг тийм. Тань нөгөө мэдэгдэл ирж байгаа штэ улаантай нэг хин нэг коммент бичсэн байна. Хин нэг танд лайк дарсан байна тий. Тэр өөрөө хүнийг ингээд тоншуулаад идэг. Хин юу гэж бичсэн бол гээл яг ингээд татахтаа шиг тий дахин дахиад. Тэр өөрөө ингээд хүнийг сэтгэл судлалын үднээс энэ интернет компаниуд шиг. Тэр та үнгүй ямар нэг юм хэрэгжилж ийн гэдэг бол ард нь одоо маш тань таны цаг цагийг авч байгаа нэг аюул байгаа. Энийг мэдээч. Тэгээ өөрийн хувийн нууц, хүний амьдрал, хүүхдийн сургууль ингээд маш олон өнцгөөс нь харуулж чадсан гэдэг утгаараа айгуу сонирхолтой. Тийм байна. Би бүр одоо ингээ ярины хэсгийг сонсоод автчих штэ нэр тийм байж штэ гэж бодогдоод сууж штэ. Тэгэхээр дижитал минимализм гэж энэ ном хэдэн онд бичигдсэн бэлээ? Энэ 2018 гэж бодож байна. 18 он. Бас хэдэн жил болцсон байх штэ. 19 оны ном юм байна. Тийм байна тий. Одоо худалдаанд байгаа юу? Бага. Бид нэр болохоор 21 онд орчуулж гаргасан. Зөв. Тэгэхээр одоо яг үзэж байгаа хүмүүс энэ дижитал минимализм гэдэг номыг аваад уншиж болох нь шүү. Яг бидний одоо орчин цагийн яг энэ нийгэмд хэрэгтэй энэ одоо мэдээллүүдийг бидний нийгэмд бөгөөд өөрийн одоо хувь хүний амьдралд те болоод байгаа өөртөө чадахгүй байгаа тэр зүйлийг чинь туслах гээд одоо бидэнд энэ дижитал минимализм гэдэг энэ сайхан номыг орчуулад аваад иржээ. За гэтэл ингээд дижитал минимализм гэдэг ном бичижсэн аа цаашаа өсрөө явцсан чинь би ингээ хоёр дахь номыг харсан чинь хүүхдийн зохиол руу ороо явчих шиг боллоо. Яагаад хүүхдийн зохиол вэ гэж бодогдлоо. Яагаад ийшээ оров? Ер нь аль нөгөө манай одоо хамтран үүсгэн байгуулагч Эрдэнэ Publishing-ийн одоо захирлын хийж байгаа. Одоо манай Ламаа найз бит хоёр маань болохоор хоёлаа ээжүүд, найзууд. Тэгээ бит хоёр яг ярьдیں۔ Ингээд бит хоёрын сонгож байгаа ном бол бит хоёрын амьдралыг харуулдаг. Одоо тухайлбал яг л хүүхдтэй болоод ингээд жоохон зурагт ном тий зурагт номнууд эхлээд хүүхд харна шүү дээ текст багтай хатуу эхлээд борд номнууд харна тэгж жаад зурагт ном руу орно зурагт номын дараа том үсгтэй хүүхдийн ном унших хэрэгтэй тий одоо уншиж сураад гих мэтлэн ингээ үе шатууд байна тэгсэн чинь яг бит хоёрын үс мөхөр зурагт номнууд их байд юм байна ер нь бол хангалттай тэгэл хүүхдүүдтэй ном авч өгөх нь ер нь бурчдаг хүүхдийн унших юм одоо текст ном тий одоо дан юм тексттэй ном бол айгүй бага юм байна гэж бит хоёр ботсон тэгээд за ер нь өөрсдийнхөө хүүхдүүдийг монгол хэл дээр сайн чанартай ном уншия. Өөрөөр хэлбэл одоо хүүхдүүдийг бид нар чинь ингээ англиар хэлд ороод ийн монгол ном уншихгүй мó. Яад гэвэл ном уншихгүй ярихгүй байгаа юм чи тэр хүүхд яаж одоо хангалттай монголоор унших хэмжээний зурагт ном ч хангалтгүй байгаа байхгүй. Тэрнээс дээш 6-аас дээш настай хүүхдүүд чинь бол одоо ингээд том тексттэй баг саг зурагтай одоо тухайлбал яг ийм байгаа байхгүй. Том тексттэй. Одоо энэ хэдийгээр 116 хуудас гэж байгаа ч гэсэн нэг ингээл нүрэн дээр хитгэн өгүүлбэр доор нь уншаад тус. Тэгэхээр хүүхд яадаг вэ гэхээр том тексттэй болохоор харахад амар тэгээд гой хөөрхөн зурагтай дотроо тэгээд ингээд нөгөө тэр дунд нь хүүхдийн мэдгүй үгнүүд байгаа штэ тэр үг чинь одоо мэдгүй шин үгээ хараад энэ юу гэсэн үг юм тий цахилгаан одоо гэдэг нь юу гэсэн үг ингээд мэдээ тэрнийх нь тайлбар байх хэвээр ингээд ном гэдэг чинь яг л хүний суралцсан процессын нэг хэлбэр ер нь ингээд ямар ч улстай ингээд одоо уран зохиолын хичээл ямар нэг юм чи заавал давхар ингэж ном унших номтой явдаг. Манайх бол ингээд дан сурах хичээр юу голцоо яваад та тий. Би дааж хүүхэд ном унших, номонд дурлуулах энэ ажил бол одоо үнэхээр би одоо боловсрол судалгаач хүний хувьд бол хитрхи орхигдсан. Тэгээд дандаа ингээд нөгөө хит хуучны зохиолч чинь бас орчин үеийн хүүхдүүд чинь тоох ойлгохгүй. Яг л тэрийг ингээ амьдралдаа хэрэгжилж үзээгүй юм чинь хүүхд ингээ уншаад ч тэр буухгүй. Тэгэхээр яг энэ хүүхдүүдэд одооний тий одоо яг ингээд 2010 оноос хойш төрсэн Улаанбаатар хотод төрсэн хүүхдүүд юу сонирч ин тэрэнд нь яг орчин үеийн тэднэрт нийцэх таалагдах ном юу байх вэ гэж бид хоёр бодсон. Тэгээд бид хоёр юунаас эхэлсэн гэхээр энэ классик бүх зохиолуудыг одоо Гимзим, Анна Каренина, Мастер Маргарита, одоо Франкштайн, Дракула гэдэг яг энэ сонгодог одоо аимшигын зохиолуудыг эцэг. Тэгээ одоо ингээд энэ зохиолуудыг хялбарчилсан сонгодог бүтээл гэж хүүхдэд зориулсан байдаг. Өөрөөр хэлбэл тэрийг ингээд товчлоод богинохон болгоод тий тэгээд том текстээр сонирхолтойгоор хүүхдийн хэлээр бичиж байгаа юм.
Тэгээд энийг ер нь Монголд оруулж ирье гэж бид төр шийдсэн. Тэгээд яг энэ эхлээд одоо сая Халлоуины баяраар одоо аимшигын баяр, сүнсний баяр. За хүмүүс дуртай дургу тий шүүмжилж чинь амар муу ёрын. Одоо мянга бид нар тэгж хэлээгээд хүүхдүүд сонирхож чинь. Үнэн. Бүгд чихэр ахыг хүсэж чинь, хаалга тушиг хүсэж чинь. Бүгд амар айдас авмаар байна тий. Тэгэхээр тэгвэл хоёлаа энийг яаж сонирхолтой тэгвэл бид хоёр Дракула, Франкштейн яг одоо энэ аимшигын зохиолын одоо гол одоо эцэг болсон хоёр зохиол шүү дээ тий. Тэгэхээр энэ зохиол одоо яагаад Дракула тэгээ цус сорогч. Тэгээ энийг бол одоо энэ ингээ хүүхдийн зохиол хүүхдэд зориулсан гэж чинь бид нар уншихад өөрөө маш сонирхолтой. Одоо ерөн сонгодог зохиолуудыг чинь 500 утастай, 400 утастай одоо унших зав байхгүй товчлсон юм хөлбөр айгүйх гардаг болсон. Тэгээ энийг тэгээ Франкштайн ч гэсэн одоо маш сонирхолтой. Тэгээ яаж ингээд мангас бий болгоод тэрийг зохион бүтээсэн гэдэг одоо гэх мэтлэн. Тэгэл одоо сая шинэ жилээр гэхэд яг энэ сонгодог зохиолын тухайлбал битэр нөгөө цөмөөхөө цасан хатан гэдэг яг шинэ жилийн гол классик сурлыг орчуулж байгаа. Гэх мэтчлэн тэгээд одоо Шерлок Холмс бол манай гол зохиол. Одоо 5 зураг нь гарцсан. Хүүхдүүд маш дуртай. Хордон дараагийн зурлаа гаргаарай гэж хүүхдүүд тийч хийх болгонд битэр одоо үнэхээр гоё санагдаж тэр нийтдээ 20 зураг лээдэг. Одоо ихний 5 гарчаад байгаа. Тэгэл нөгөө гимт хэрэгээ тайлаал тий. Тэгэл айгу маш их сонирхдаг. Тэгээд нөгөө номын баяр болохоор бид нэр ингээл нөгөө асар аваад талбай дээр гарахаар хүүхдүүд ирээл ингэсэн тэгсэн гэж яриад бид нарт ингэх намаа ярьж өгөөл тий. Тэгсэн шүү тэр айгу гоё яасан гэл. Тэгэл заримдаа энэ бүх ингээ манай имэйлээр зурсан зураг мурга явуулсан байдаг. Би тэр эцэг эхчүүд тэр хүүхдүүдийг үнэхээр ингээд айгүйх баярлдаг тий. Хүүхдтэй цаг гаргаад номын цуг уншаад тий. Энэ ном унших дадал гэдэг чинь май гэд ингээд уншдаг зүйл биш. Энэ бол одоо ингээд багаас нь та тэр хүүхдийг ном унших бол амьдралын хэсэг гэж ойлгуулахаас эхэлнэ. Тухайлбал бид нэр ингээл жоох хүүхд нэг настай хүүхдтэй өдөр болгон баадаг, шийдэг, хоол иддэг. Тэгээд тэгсээр байгаа тэр хүүхд би ийм зүйл хийдэг гэж ойлгодогчтой адилхан орой болгон та тэр нэг настай хүүхдтэй ч гэсэн ингээд тэр хатуу номыг нь тий борд ном уншин штэ. Уншуулаад байл нэг өдөр болгон хийд юм бэ гэсэн тэр дадал тогтно. Тэгэл тэрийг хөвшүүлээл ном унших хэвээр ном гэрт байдаг. Тэрнээс үшт 1000 та номын сантай байгаад. За тэгээд заримдаа бас эцэг эхчүүд маань ямар зүйл ингээл гаргадаг вэ гэхээр бид нар ингээл нөгөө номын асар дээрээ бид нар шиг ингээл номын дэлгүүрт интер ном дээр ингээл номоо өгөөл бид нар яг одоо эцсийн хэрэглэгчтэйгээ уулзахгүй шүү дээ. Тэнгүүт яг яаж ингээд хэрэглэгчтэй уулзсан номын баяр дээр талбай дээр одоо хүүхдүүдэд агуулаад явж байхдаа харна. Ээж би энэ номыг авмаар байна гэд уг нь хэлж чад яах юм бэ ийм ном зүдээ энийг ав гэдэг. Эцэг за өмнөөс нь сонголт хийгээд тийм. Тэр хүүхд алдаатай оноотойгоо ч өөрийнхөө сонирхсан номыг уншаад үнэхээр тэрний ээжийнхэн зүв байсан уншихгүй шалд ими хаях нөө өөрийнхөө алдаа хариуцлага хүлээгээд өөрөөр нь бас сонгуулах хэрэгтэй тий. Хэрэв ээж үнэхээр тэрийг авч өгч яваал одоо тий дараа нь ч юм уу тий эсвэл ингээд гих мэтчлэн тэгэхээр нөгөө номонд дуртай болгоно гэдэг бол зүгээр нэг ном авч өгөх биш. Та багаас нь уншиж сурах хэрэгтэй. Цаг гаргах хэрэгтэй. Та тэгээд ярилцах хэрэгтэй. Тухайлбал одоо ингээл энэ аимшиг зохиолоо яриад зураг зураал тий одоо гих мэш. Тэр энэ өөрөө ингээд дадал байгаа байхгүй юу? Тэрнээс ч одоо ингээд үнэхээр тэр багаасаа хийгээгүй нэг гинт ингээд за одоо уцаа бойл номоо л унш гих хэцүү шттэ. Тэр чинь ингээд төмөр утас шиг ингээд хүний дадал байсан. Тэр төмөр утсыг чинь ингээд аваад буцаагаад эргүүлэх тоо хэцүү те. Тэр ер нь бол нэг тиймэрхүү. Яг бидэн дээр одоо жишээ надад гардаг л алдаа байна л да. Яг хүүхдийнхаа урдуур ороод энийг аваад яах юм бэ? Тэрийг нь ав. Чамд байгаа штэ. Зөндөө байгаа. Яг би тэгж хэлдэг байхгүй юу? Тэгэхээр яг л над алдаа чинь ерөөсөө бараг л худалч хүнд эцэг их болгонд гэж хэлэх нь бас худлаалах л та. Гэхдээ ер нь дийлэгт нь байдаг л алдаанууд байна да. Тий. Би бас тэгж л бодож байна. Тэгээ одоо бол ийм 2 ном орчуулга гаргацсан байгаа юм тий. Цаашдаа бас яг ямар бас номнууд гаргахыг гэж бодож байна. Төлөвлөгөөнд байна уу? Байна. Одоо бид хэд чинь баг дахиад 20-д номны ирэх авцсан байгаа. Ер нь бас ингээд хүүхдийн номер дээр бид нар бол манай хүүхдийн номын редакцийн нахиа редакц гэдэг нахиа хүүхдийн номын редакц гэдэг. Тэгээд яг энэ нахиа редакц дээр болохоор бид нар энэ классик зохиолуудыг ер нь өргөжлүүлж гаргая гэж бодож байгаа. Одоо тухайлбал Алибаба 40 дээр юм чинь тий. Одоо тэрийг бол ингээд нөгөө симсим хаалгааны энтер гээл те ингээл өгнүүдэдэг. Тэр бүх классик зохиолуудыг ер нь хүүхдүүд мэдэх ёстой. Тэрийг сонирхох ёстой, унших ёстой. Тэрийг таалагдахгүй гэж болно. Тэ таалагдахгүй бол энэ миний стил биш гэдэг мэднэ те. Тэгэхээр бид нэр ер нь энэ классик зохиолуудаа өргөжлүүлнэ. Нөгөө талаас бол бид нөгөө нэг юунууд энгийн нөгөө амьдралын зурагт номнуудыг бас гаргачаа тэр нь бид нар яагаад баадаг вэ? Яг баахад ямар процесс өрнөдөг гэдэг ингээд энгийнээр өгүүлсэн. Бид нар яагаад хихэрдэг вэ? Бид нар яагаад одоо
хийгээ гаргадаг бай тий. Бид нар яага уйлахын ард юу болт ингээд ийм зурагт айгу ингийн ер нь бол нэг 4-7 насны хүүхдүүд зориулсан ийм цуврал 8 ном гарч байгаа. Яагаад гэдгийг. Тэгээд ер нь бол маш олон номнууд төлөвлөсөн байна. Тэгээд манай компани одоо бидний зорилго бол одоо Монголын номын зах зээл бол жижигхэн. Яг үүндээ одоо ингээд том бизнес шиг тийм томроод ингээд явхад бас учир дутагдaltaй айгүй хэцүү шүү дээ. Ном авдаг, номын дэлгүүрээр хэдэн хүн байна, тоглоомын газар гэдээ харьцуулбал. Гэхдээ манай компани алсын хараа одоо манай хамтрагч бит хоёр ламаат хоёр юу гэж боддог гэхээр ерөөсөө эцэг эхчүүд хүүхдэд дагуулад номын дэлгүүр ордог тийм гоё зуршилтай болоосай. Ном авахгүй жиж болно шинэ ном үзээд туршаад тийм болоосай гэж бит хоёр боддог. Тэгээд тийм болоход нөгөө талаас зөвхөн эцэг эхчүүдийн шүүмжлэж болохгүй шүү дээ. Үнэхээр сайн сонголт байхгүй номын тий. Тэгэхээр бид нар юу хийж чадах вэ гэхээр гоё сонирхолтой номын аль болох гаргая гэж боддог. Тэгээд ер нь бол цаашдаа яг ингээд эцэг эхчүүд гоё номын дэлгүүрээр зугаалдаг. Ном ингээд хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ. Ном унших бол ингээд тийм гайхамшиг зүйл биш зүгээр л яг өдөр тутмын номын уншилт бас их болоосай гэж боддог. Одоо энэ ном гаргаж байгаа зохиолыг орчуулж байгаа хүний хувьд сүүлийн үеийн тэгвэл хүүхдүүд ямар ном дийлэхтэй сонирхоод байна? Тэрийг ажиглаж үзв үү? Ер нь бол өстой нөгөө янз бүр. Одоо ном гэдэг чинь хуучин бол ингээл нөгөө хар цагаан тий ингээл нэг текст гэж бид нэр ойлгодог л. Одоо айгу тийм интерактив буюу одоо ийм харилцсан ийм ном. Одоо тухайлбал та мэдж байгаа хүүхдийн ийм хатуу авцтай номнууд чинь ингээл онгойлгоол тэнгууд бичиг гарч ирээл ингээл хөдөлгөөнтэй болоод нааша цаашаа болоод тий хуруу ном гэл хуруугаа игээл хөдөлгөдөг тий ингээл ийм харилцаа тоглоом шиг болж эхэлж байгаа. Одоо ингээл ном том ийм хатуу цаас номыг онгойлгонгууд ингээл дийлгийдэл тийм гэх мэтчлэн номын чиг хандлага бол илүү хүүхдийн сонирхлыг татах тийм чиглэл рүү орж ийн. Нөгөө талаас ийм хэлбэршүүлсэн зохиолууд бас их гарч ирж ийн тийм номын товчлууд тэгээд бас ингээл нөгөө хүүхдийг энэ номыг байнга хэрэглүүлэхийн тулд нөгөө байндаа ч уншиж болдог тийм усан дотор уншдаг ном гээл ингээл гарч ирж ийн. Ингээд янз бүрийн ийм трендүүд бол гарч ирж ийн. Тэр бол айгүй сайн хэрэг. Ном ер нь бол ийм болж байгаа. Тэгэхээр нөгөө наснасандаа л тохирч байгаа. Хүүхдүүд бол нөгөө аним гэдэг штэ тий. Зурагт ном, тиймэрхүү юмнууд бас сонирхож ийн. Одоо ингээл бестселлер номнуудыг харах юм бол хүүхдийн ном яхаа аргагүй нөгөө юунууд л байгаа штэ тий. Картун ийм номнууд байгаа штэ тий. Комик номнууд, ийм номнууд бол бас тренд болж ийн. Тэгээ хөгжилтэй номнууд бас айгүй гардаг болцсон тий. Хөгжилтэй хүүхд уншаад инээдэг тийм номнууд гэх мэтчлэн. Тэгэд ер нь бол ингээд ном ч гэсэн одоо айгу уйтгартай байхаасаа өөрчлөгдөж байгаа. Зөв. Би бол яг өөр чинь яриан дээрээс алдаануудаа олж харж байна. Би бас нэг л ээж шүү дээ тий. Тэгээ бас хүүхдийнхээ за би яг ингэж хэлдэг юм байна да гэж бодчихлаа. Хүүхдийг номонд дурлуулахын тулд бүр багаас нь дурлуулахын тулд байнга хүүхдтэйгээ өдөр болгон хөвшил олгоод номыг нөгөө нэг хоол идэхтэй адил орой олгон хийдэг ч юм уу өглөө олгон хийдэг. За өглөөч худлаа ахaltaа орой л ихэвчлэн ингэж хийх ёстой юм байна гэж ойлгож байна тий. Зөв. Яг зөв. Ер нь бол ингээл хүүхдийг ерөөсөө баг гэж голж болохгүй. Яг ингээл би бол одоо яг хүүдэрээ хүмүүс ингээл боловсрол судлаач гэхээр алдаа оноогүй хүүхдээ мундаг одоо бас юм биш шүү дээ алдаа оноотой. Тэгэл би ч бас сурч л яваа. Тэгээ яг хүүдэрээ том анхныхаа хүүхэд манай хүү тэгээд бид хоёр бол яг ингээ орой болгон ном уншиж өгдөг гэсэн. Тэгээд ном уншиж өгөөд исэн. Ер нь яг л орой болгон 3 ном уншиж өгсөн. За тэгээд жоохон том болоод номныхын текст нь их болоод ер нь яг нэг ном уншиж. Тэгээд айгуу сонин сая цэцэрлэгт бид идэхтэй Америкт амьдарчсэн. Тэгээд Америкт ороод очиод бас ингээл ном англиар уншаал. Тэгсэн чинь цэцэрлэгтээ явж байгаа л цэцэрлэгтээ болохоор өглөөнөөс өдөр хүртэл явдаг. Яг л Америк цэцэрлэгийн амар өндөр төлбөртэй бид хоёр 2 хүртэл яваад гэсэн. Тэгээд ингээд нэг өдөр манай хүүхд зүгээр яг уншаад эхэлсэн. Цэцэрлэг үйжиж 4 настай да 4 нүдчээсэн байх нь шүү дээ цаагаараа. Тэгээ би ингээ гайхаад би тэгээд ингэж ботсон байхгүй юу нөгөө шинэ нутагт ингээл гэр бүлээр амьдарч байгаа юм чи. За багш нь заагаад өчтдээ цэцэрлэгийн багш гэж бодоод тэгээд тэгсэн чи багш нь болохоор битүүрийг заагаад өчтдээ нөгөө Аз гэр бүл чинь айгүй хүүхдээ шахдаг штэ тий. Тэгээд ингээд нөгөө угаасаа ээж нь нөгөө боловсролын ам мэддэг болохоор заагаад өччихсэн. Яг үндэ багш нь ч зааж өгөөгүй бид нар ч зааж өгөө нөгөө орой болгон ном уншдаг гэсэн болохоор нүдэлцэн тэгээд цэжилсэн байсан. Тэгээд яг тэрийн нөгөө нэг багштай нь уулзахтаа нөгөө яг олж мэдсэн. Тэгээд айгүй ингээд хурдан. Тэгээд би яг ботсон хүүхдийг ер нь ингээл юмыг яриад тэрийг сонирхуулаад ивэл айгүй дороо нүдэлчтэй. Тэгээд одоо тийм
юунд бол ороагүй. Одоо тэгээ би тэд чинь нөгөө Америкаас Монголд нүүж ирээд тэгээ монгол үсгээ үзэж байгаа. Тэнгүүт яг бас монгол хэлний дээр жоохон ингээд уншиж чадахгүй. Одоо нэгдүгээр анги тэгээд яг нэгдүгээр анги хөлтөл юу н уншаад байгаа шүү дээ. Тэнгүүт хүнд өгнүүдийг уншиж чадахгүй болохоор би яг монгол номнууд ингээд уншуулж байгаа. Яг тэгэхээр яг ном уншаад байхаар айгүй хурдан үл тэр ном дээр явж байгаа те үл хөдлөл юм ойлгоод ингээд хүүхдээс ингээд хурдан уншаад явж байгаа. Яг тэр зөв буруу гэдгээс илүү яг миний хувьд бол яг тэрэн дээр ингээд ном уншуулсараа айгүй хурдан яасан. Тэгээ ер нь бол айгүй маш олон давуу талтай. Ном уншдаг хүүхд бол төвлөрдөг. Тэгээ дэлгэцийн цаг номны ачаар л бага байгаа. Одоо яг манай гэр бүл бол үнэхээр ингээд ном байгаа учраас тэгээд би бол одоо юу гэж хүмүүсээ уриалдаг гэхээр тоглоом авч өгдөг шигээ яг адилхан номон дээр те одоо яг дэлгүүр ороод дуртай номыг ахуулаад тэгээд ингээд хүмүүсийг ч гэсэн би бэлэг өгөхөөр шинэ жилээр ингээд бэлэг өгөхөөр та нар ном авч өгөөрэй. Манай гэрт ирэх чинь аваад өгчий мөнгөгөөрэй. Зүгээр номоо аваад өгчөө манай хүүхдүүд гэж хэлэх дуртай. Тэгээд ингээд энэ соёлыг бид нар өөрсдөө түгээд ичвэл манай хүүхдүүд бас номон дуртай болно. Тэгээд ингээд бидний иргэн тойронд хүүхд ном уншивал хүмүүс амар дуртай байдаг шүү дээ. Ном уншдаг сайн хүүхд. Яг тэрнтэй адилхан бидний хүүхд ингээд ихлүүл ямар гоё вэ? Тэ утас сухахгүй, ингээд хүнтэйж дуурахгүй утас сухаал ингээд яраагаал сайн үгээ мэдлээч гээл бид нар чинь л байгаад идэг. Тийм биш ингээд ном уншаад ийм байвал ямар гоё вэ гэж боддог. Тэгэхээр ийм одоо байгаасай гэж бодож одоо энэ паблишинг компани ажилуулдаг. Тэгээ айгүй олон хүнийг дэмжээсэй бас гэж бодож юм мэдээсэй. Тэглгүй яах вэ? За би бүр түрүүнээс хойш бас нэг юм асууя гэж бодоод суужлаа. Орчуулагч хүн ном орчуулж байгаа хүнд яг номоо орчуулж авах хугацаанд айгу хэцүү бэрхшээл гардаг байх та саадууд. Би өөрөө нэг ном орчуулах гэж үтсэн юм аа. Тэгтэл үнэхэр хэцүү байсан надаа. Тэгээ би тэр номыг дуусгаагүй зүгээр хайцсан. Тэгэхээр яг ном орчуулж авах хугацаанд яг өөрөө чинь ингээд нэг хүнд санагддаг үе юу байна уу? Яг ийм байдэн штэ. Хүн ингээл зүгээр энгийн хүн ном орчуулсан ингээл ингээр ямар мундаг юм бэ ном орчуулсан биз дээ тий. Одоо тэр бүх одоо хэлийг ингээд ойлгоод тэр улсын сэтгэл соёл бүх юм ойлгоод ингээл ийм гоё ном гаргаад ирсэн орчуулаад тавьсан гэж бодно. Гэтэл тэрий чинь яг ингээд хөдөлмөрөөрөө орчуулад өдөр шөнөгүй сууж байгаа хүн бэрхшээл байгаа штэ. Тийм сонин садан бэрхшээлээсээ хуваалцаач. Миний яг анхны орчуулсан одоо ном бол Жак Ма бүтээсэн Алибаба. Тэгээ би бол нөгөө санхүүгийн хүн байгаагүй, санхүү чиглэл мэдхгүй. Тэгээ бизнесийн хүнч байгаагүй. Тэгээд яг тэрийг өөрөө дурлж уншаад энэ сөх гоё ном байна орчуулъя гэж бодсон. Тэгээд яг хөө тэрэн дээр гарч исэн бэрхшээлгүй тухайн үед ч одоо баг 10 жилийн өмнө тийм. Яг нөгөө одоо бизнес эрхлэгч стартапын үг хэллэг. Тэгэл одоо бол ингээл нөгөө Shark Tank энэ төр гарал бид нар чинь angel investor гэл айгүй олон үг хэллүүдийг мэддэг болчлоо шүү дээ тий. Өмнө нь тийм байгаагүй амар хэцүүсэн надад бүр. Тэгэл нөгөө хүргэлтийн систем тий төмөр гурвалж ингээл хүргэл дагуулах энэ төр гэл энэ бүх үгнүүд дээр айгүй надад хэцүү байсан. Тэгэл маш олон сайн хүмүүсийн ачаар би бас тун гайгүй тусалцаа аваад орчуулсан гэж боддог. Тухайлбал Amazon-д ажилладаг одоо залуу бас би одоо Монгол залуу бас танаа энэ систем яаж явдээ? Alibaba-гийн ингэдэг гинэ. Энийг ер нь монголоор юу гэж болгохаа гээл тэр процесс би өөрөө мэдэхгүй шүү. Тэгэл яг асуугаал. Тэгэл нөгөө бас нөгөө сангийн Монгол банкын интернет ажилладаг найзуудаасаа үгүй ийм нэг нэр томьёо байна. Энийг одоо юу вэ монголоор тий гээл тэгэл нөгөө unicorn компани гээл тэр үед чинь одоо айгу мундаг 1 сая долларын хөрөнгө оруулалт аваа бөмбөлгээтэй энэ төр гээл тэр үг байхгүй ингээл айгу олон хүнээс асуусан. Тэгэд яг тэр номны ард гараад ойлгоод байгаа мөртлөө ер нь бол одоо хилтэй хүн чинь юм штэ. Өөрөө уншаад ойлгоод байгаа. Тэр буулгана гэдэг бол айгүй өөр шиг тий. Тэгээ би яг өөрөө нөгөө боловсрол судлаад илүү би утга зохиолоор утга зохиол сэтгүүлчийн юмнууд авч ирсэн. Бас миний бакалавр. Тэгэхээр юу харсан гэхээр за энийг ер нь буулгана гэдэг бас хэцүү юм байна да гэдгийг айгүй сайн ойлгосон. Яг тэр оновчтой үг нь олдож өгөхгүй бас хэцүү тий. Айгүй хэцүү. Тэгээд яг тэр үгнүүдийг сайн одоо олон хүний буйнаар болсон. Тэгээ яг тэр өөрөө тийчтэй онож өгөхгүйгээд тэрэн дээр бид нар comedy bible гэдэг ном орчуулсан. Комедигийн комедиан хануудаа хамтраа. Тэгээд яг
тэр чинь яг комедигийн сурах хүчиг байхгүй юу? Яг л дэлхийд байдаг комедиан болох хүний унших хэвээр. Ер нь яаж хүнийг инээлэгдээ тайзан дээр яах хэвээр панчлайн гэж байна. Тэгээд тэр бол ингээ бидний хувьд яг тийм чаленж байсан. Тухайлбал тэр Америк одоо жоок буюу одоо тэр бицэн юмыг одоо онгойг те уншаад бид нар бол ингээ инээд тэрийг монголоор яг тэрнгүүр нь бичвэл одоо Америкт очиж үзээгүй юм ч ойлгохгүй. Тэгэнгүүт нь бид нар яг нэг тэр жоокийг ингэж орчуулсан. Нөгөө Univision дандаа тэгдэж штэ. Унтраагаа дасаарэ гэж юм бол болохгүй байна гэж. Яг нэг тэрнтэй яг адилхан байхаар нь бид нар яг тэрийг нь доор нь ингээд ишлэл зүйлж чаа шууд орчуулах та тий. Univision-тэй танд энэ яг л одоо энэ хэсэг бол яг л танд Univision-ы оператор танд тий. Унтраагаа дасаагаарэ гэж хэлдэгтэй адилхан ингээ. Тэгээ доор нь яг үндснийг нь бичээд гих мэтчлэн. Тэгээд яг нөгөө хүн л бас байна адилхан зүйлсүүд гарна. Тэгээд тиймэрхүү байдлаар орчуулсан. Тэр манай орчуулгын хувьд хамгийн хүнд байсан. Тэгсэн мэтлэг хамгийн сонирхолтой байсан. Тэр олон юмнуудыг яаж орчуулах уу? Тэгэл одоо бид нар чинь нөгөө нэг comedy roast гэж байгаа шүү дээ. Би нэг ингээд яадаг. Тэрийг бол бид нэр ингээд дайралцсан ингээд одоо комедийн бата бол айгуу гоо ингээд дэлгэрүүлсэн. Нэрэл бидний түүхэнд дайралцсан. Тэгэл бид нараас дийжсэн. Гих мэтчлэн. Тэгэхээр ингээд энэ бүх мэддэхгүй өгнүүд их байна гэдэг чинь хэдийгээр орчуулахад хэцүү ч гэсэн энийг гарцны дараа тэр үгүй чинь хүмүүс ингээ хэрэглээнд оруулаад явна гэдэг бол их хилэндээ бас хувь нэмэр оруулж байгаа гэдээ бид нар айгүй баяртай байдаг. Тэгээ бид нар чинь ер нь аль ингээд шогч хүн энтер гэж ярьдаг. Тэгэл бид нар яг тэр номыг орчуулахын тулд өмнө нь нөгөө гарч исэн тийм комедигийн монголчуудын тэр одоо инээдмийн зохиолууд юу байдیں۔ Тэрнэр юу гэж явж исэн ингээл бас айгүй сонирхолтой юмнууд гарсан. Тэгэд тэр нь хэцүү ч гэсэн маш сонирхолтой. Зөв. Ингээд энэ бүрстэ айгүй хэцүү наад болио гэд ингээд цааш нь тавьж исэн үе байдгүй. Энэ ном дижитал минимализм. Тийм үү. Өөрөө ойлгоод байгаа мөртлөө тэр сэтгэл судлалын зарим юмыг ингээд буулгах гэх хэцүү. Тэгэд ялангуяа нөгөө Alibaba-гийн чинь би нөгөө хүүхэд гаргаагүй те байхдаа ганц бие байхдаа орчуулсан учраас айгүй хурдан ямар татлаа төглөө байх биш орчуулсан. Гэтэл чи энэ номын хүүхдтэй яг өөрийгөө тэр хിവэрээгээ ботцсон байж хата хүүхдтэй ахта яг нэг хүүхдтэй олоо орчуулсан маш зүсэн. Төлөрч сууж чадахгүй ингээл яг тийм штэ. Тэгээд тийм байсан. Тэгээд ер нь бол миний одоо шанцыг суурсан. Тэгээд би яг энэ номноос суурсан. Би дахиж ер нь ном орчуулахгүй. Болио нуруу гахсан гэдэг шиг. Тэгээд яг энэ номыг чинь орчуулжаад тэгээд би ер нь хүүхдтэй учраас айгүй нөгөө номыг чинь тодорхой хугацаанд орчуулах хэрэгтэй гэрээ ээж байгаа байхгүй. Тийм болохоор за одоо болиё гэд тэгээд би талын нас надтай хамтарч өөрөө орчуулсан. Тэгээд яг би өөрөө л нөгөө орчуулгын редактор нь бол хийсэн. Тэгээд яг тэгсэн тэгээд ер нь бол миний шансыг сорсон. Тэгээ энэс хойш яг хүүхдийн ганц 2 ном орчуулсан. Гэтэ одоо бол би дахиж орчуулгаас бол ер нь одоо болсон. Илүү орчуулгын редактор, эсвэл илүү монгол хэл тал дээр нь техник тал дээр нь хардаг болсон. За. Тэгэхээр одоо бидний ярилцлагын цаг ч гэсэндээ нэлээ явсан байна. Цаашдаа Эрдэмт Publishing одоо энэ өөрийнхөө үүсгэн байгуулсан компаниараа цаашаа өөр юу хий гэсэн төлөвлөгөө, ойрын төлөвлөгөө болоод хитийн төлөв байна уу? Мэдээж номнуудаа гаргана. Тэрнээс гадна ер нь энэ эцэг эхчүүдэд бас энэ ном яаж хүүхдүүд уншуулахын арга барилыг хүн анх удаа л эцэг болж байгаа одоо тий заримынх нь ээж аав нь одоо ингээл амжихгүй бид нар ч мэдэхгүй. Тэгэхээр бид нар энэ чиглэлд бас анхаарай гэж бодож байгаа. Тухайлбал Америкт бол одоо ингээд хүүхдээ цэцэрлэгээс авчаад бид хоёр хажуудлынхаа нөгөө номын санд очдог гэсэн. Тэгээл дуртай ном аваад тэнгуут номын санд ингээ ном унших хөтөлбөртэй. Тэгээд нөгөө тэтгэврт гарцсан ийм нөгөө дайнд явж исэн тэ зэрэг одоо настай одоо баг 90-80-тай хүн ирээд ингээ ном уншиж өгдөг. 7 хоног болгоны лавг баасан гарагт ном уншив. Тэгэл манай хүүхд яг тэрийг үлээл номоо уншивана. Тэгэл хүүхдүүдэд харилцан яриад юу гэж хэлсэн бэлээ. Гэхдээ тэрийг айгүй гой сонирхолтой уншив. Тэгээ тийм номын хөтөлбөрүүд айгүй их явдагсан. Тэгэл номынхаа дараа гар урлал хийгээл. Тэгэхээр би юу гэж бодоод юм гэхээр энэ өөрөө номын сан хөгжих хэрэгтэй байгаа байхгүй юу? Номын сан гэхээр номоо унш гэдгээс гадна тэр чимээтэй орчин байх хэрэгтэй тийм тэр ном. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр хүүхдүүд тоглодог номын хөтөлбөрүүд энэ номын сайн юм уу? Тэр нь аягүй сайн их хэрэгтэй. Хүүхдэд ирээд би бол яг тийдэг Америкт тахта нөгөө хүүхд маань тэрхтээ жоохон байсан. Тэгээ хүү маань цэцэрлэе. Тэгэл би ингээл аваад номын санд очиод охин маань унтж яхад одоо
хүүхдээ хөхөлөх өрөө хүртэл байдаг те нойлтой тухтай. Тэгэл хүү маань тэр одоо улсын номын санд те дуртай номоо үзэл авч яваал картаараа гэртээ арайл та буцаж номоо солиол тэгэл номоо буцааж өгөөл тэгэл тэр номын хөтөлбөрт оролцоод хүүхдүүдтэй ном уншаал оноо цуглуулаад тэр энийг бол бид нэр яахын аргагүй одоо бодлогоор бол дэмжих хэрэгтэй. Яг энэ ном уншуулах дээр заавал унших, зуны унших ном энийг бүр ингэж тэгэхээр яг ер нь бол номын сангуудтай хамтарч иймэрхүү хөтөлбөртөөр бас хамтарч ажиллая гэж бодож байгаа. Ер нь бол ингээд дүүрэг болгонд номын сан байгаад ингээд хүүхдүүдийг ийм арга хэмжээ activity гэдэг штэ арга хэмжээнүүд жижигдэхгүй штэ 5 хүүхд ирсэн ч бодлоо. Яг л тэр арга хэмжээ явж идэг. Тэгэл нөгөө тэтгэврт гарсан хүмүүс сайн дураараа ажил хийгээл те. Ийм одоо энэ тогтолцоо жижиг юмыг ингээд шийдэх юм боломжууд байгаа. Тэгэхээр яг иймэрхүү юм дээр илүү харна гэж бодож байна. Одоодоо бол бид хэд бол одоо нөгөө хүч маань намаа гарахаас хэтрэхгүй байна. Гэхдээ нэг иймэрхүү ажлууд хийн. Тэгээд одоос номын баяртай идэвхтэй оролцсон. Тэгээд манай асраар бас ирээрээ. Эрдэмт асар гэдээ байгаа. Нахи паблишинг гэдээ байгаа. Тэгээд хүүхдтэй зөвлөлдөх. Бид нар чи яг ингээд номын баяраар эцэг эхчүүдтэй уулзаал, номны сэтгэлээ аваад зөвлөгөө өгөөд ингээд явдаг. Тэгэхээр иймэрхүү зөвсөл хийнэ гэж төлөвлөж байна. Болдог болвол миний бодлоор бол яг ярьжсэн тэр номын санг нээх юмсаа тий. Нээдэг бол мөнгө оёо. Тэгээд нээгээд тэрхтээ ээж нэр хүүхдээ төрж ороод яана хүүхд уулчих үедээ гэж санаа зовхгүйгээр өөртөө номоо үзэл тий. Тэгээ хүүхдтэй хажуудаа хөтлөө явж байгаа хүүхдтэй нэг хөөрхөн ном аваад ингээд зэрэгцээд ингээд сайхан ярилцаад ээж нар чинь нөгөө гэртээ хүүхдээ хараа сууж байгаа ээж нарт чинь цаг зав ийшээ явчихаас гэхээр нөгөө гадаа хүүхдээ салхилуулахаас цаашгүй байдаг штеп. Тэгээ ингээд чөлөө цагаа өнгөрөх газар хүүхдээ хамт өнгөрөх газар номын сан байвал ямар гоё юм бэ гэж би сая бодлоо л да бас нэр тийм юм нэвэл гоё юм байна тий. Харин олоо номын сантай болоосай л гэж бодож байна. За магадгүй миний асууж амжаагүй чиний ярих юмсан гэж бодож исэн зүйл байж магадгүй юм. Тийм зүйл байвал одоо цагаа ашиглаад хоёлаа ярьж олон төгсгөлд нь. Бараг бүгдийг асуучлаа. Гэхдээ ер нь аль ингээд ном унших чад айгу олон хэлбэртэй болсон учраас сонсдог ном уншиж болно. Монголын M-book гэдээ байгаа. Айгу мундаг. Бүх ном манай одоо тухайлбал бүх ном л аудиоор байдаг. Ажлаа явах замдаа сонсоод тийм. Тэгээд ингээд олон арга байгаа. Тэгэхээр мөн та ингээд өөрт чинь ямар нэг юм нэмэлтээр хийхээр цаг олдохгүй байгаа бол утасныхаа цагийг хараад үз. Уцаа хэдэн цаг хэрэглэж чинь тэгвэл тэрийг багасгуул юмараа. Өөр хүүхдүүдтэй бас ер нь бол ингээд номын хэрэглээ таниулыг хамт уншаад үз, аимшигын зохиол хамт уншаад үз. Аимшигын зохиол эдгэрт хүүхдүүд аюу дуртай. Шерлок Холмсыг бас хүүхдтэйгээ хамт уншаад хэргийг тайлаад яач вэ те. Яг ингээ хүүхдтэйгээ хүүхчиг болоод ингээд уншаад тэгээд яг насанд нь тохирсон гоё комик номнуудыг одоо арай өсвөр нас олчвол арай өөр номнууд уншина. Тэгээд тэр боломжоор нь хангаад хүүхдтэй бас тэр боломжийг нь өгөөд те. Тэгээд үзээрэй л гэж хэлье. Ингээд энд хүрээд өнөөдрийнхөө подкастыг өндөрлөж байна. Хөгцөнгөр радиогоор та аудио хэлбэрээр бидний подкастыг сонсоорой. За мөн хөгцөнгөр гэж кириллээр бичээд пэйж хуудас руу маань, за мөн YouTube сайт руу маань ороод бидний подкастыг үзэж сонирхоорой. За мөн Эрдэмт Publishing-аар зочлоод нэг очоорой, асартанд очоод тий номын уншаарай. За хүүхдүүдтэй номноос нь авч өгөөрэй. Өнөөдрийн манай хөгцөнгөр подкастад Эрдэмт Publishing-ыг үүсгэн байгуулагч Саруул оролцлоо. Танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Өшөө цаашаага маш олон гоё хүүхдийн зохиолуудыг орчуулж гаргаарай. Уншигч нь байх болно миний хувьд бол. Маш их баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа.